Хүмүүст уучлал, хайр, хүмүүст заан чиглэлэг, хүмүүст урам, хүмүүсийг өмгөөлөл, хүмүүсийг аргадах хэн нэгэн хэрэгтэй байна. Та тэр нэгэн байж чадах уу? Танд энэ бүх хэрэгтэй байсан гэдэг та санаж байгаа шин. Тэгвэл Есүс хурж ирээд тэр олон таныг шүүдэг, таныг нүгэлтэй гэж мэддэг хүмүүсийн дунд зогсоод өөрт чинь нүгэл чинь уучлагдсан. Энэ хүмүүс биш. Бурхан чиний нүглийг уучлдаг. Энэ хүмүүс биш. Бурхан чамд шинэ амьдрал өгдөг, шинэ амь өгдөг. Тийм учраас Бурхан намайг уучлана гэсэн итгэл дотроо амар амгалан яв. Битгий хүмүүсээс одоо хүлийн зөвшөөрөл хүлээж завцтан амьдр гэж бид нар хүмүүст хэлэх хэрэгтэй. Есүс биднийг энэ тэнд шүүгдэж алдаж онж магадгүй яг тэр алдаж онсон тэр бүх зүйлүүд маань үнэн бас бидний хүмүүсээс уучлалахгүйгаагүй гооч чадахгүй хүмүүсийн юмыг өгч чадаагүй хэд удсан гэх юм шиг олон асуудал тунд байгаа гэдгээс мэдсэн. Харин бидний байгаа газар ирдэг шүү. Бидний нэг газар иргэдгүй харин байгаа газар ирдэг. Тэгвэл өнөөдөр Германы шүтэр нэвтрүүлгийг сонсож байгаа та бүхэн нэг зүйлийг сан. Та одоо эзний дуу хоолойг сонсож байна. Нүгэл чинь уучлагдлаа. Энийг таны байгаа газар, таныг одоо энэ нэвтрүүлгийг сонсож байгаа газар эзэн Есүс өөрөө хэлж байгаа шүү. Тэгээд итгэл чинь таныг аврах учраас хаана тэндэ эзэнтэй хамт, Есүстэй хамт амар амгалан амьдарч, явж, гэрчилж шинэ бүхнийг бүтээж амьдраарай гэж.